Монголын орчин үеийн эмнэлэг зүйн лаборатори 70 гаруй жилийн түүхтэй бөгөөд 2017 оны байдлаар улсын хэмжээнд үндэсний болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж буй 21 нэгдсэн лаборатори ажиллаж байна. Монголд байгаа лабораториуд бол нэг баг л гэж байна. Эдийн сөрсөлтөгчд бол Сингапур, Японы өндөр хөгжилтэй Солонгосын эмнэлэг лаборатори. Тийшээ хүмүүсийн мөнгийг аваад байна. Шинжлэх ухааны ололт амжилтын дээд болсон хүчирхэг тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, туршлагатай чадварлаг боловсон хүчин бүхээгээс лаборатори салбарынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулан 20 дахь жилдээ ажиллаж байна. Монголын анхны хувийн хөвшлийн лабораторийг үүсгэн байгуулагч компанийнхаа ирээдүйг энэхүү тодорхойлж байна. Одоо бидний хийсэн хиймэл эрхтэн. Гэтэ хиймэл гэдэг нь бол улсмаас нь биш, амьд эсээр хийсэн эрхтэн. Хүн суулгацсан, хүний амьнаас аварцсан тийм байхыг өргөдөж байна. - 2016 онд байгуулагдсан Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд улсын 5, хувийн хөвшлийн 16 лаборатори нэгджээ. Бид 1997 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй GES компанийг энэ удаагийн дугаараараа танилцуулж байна. GES эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулагч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Актемч Нямдава. За яагаад яг энэ одоо GES төвийг, GES лабораторийг үүсгэн байгуулах болсон юм бэ? Би өөрөө бол лабораторийн мэргэжил юм. Вирус судалж гэдэг би вирус судалж л да. Анагаахын вирус судалж. Ер нь вирус судлал анагаахын бусад лабораториудаас үнэтэй бага төхөөрөмж хэрэглэдэг дандаа төрүүлж байна. Тэгэхээр 90-ад оны үед бол бид одоо лаборатори маань дэлхийн хөгжлийг хоцорчиж гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл манайд хийсэн зарим шинжилгээг одоо гадаад аваад очихоор уншиж чадахгүй. Бүр хуучны нэгжээр илэрхийлсэн. Шинжилгээ бол маш удаж гардаг. Шинжилгээ өгчөөл одоо манай микробиологийн талын шинжилгээ нян энтер ургуулах учраас бүр 7 хоног. Голдвол өнөөдрийн шинжилгээ өгөөд маргааш навдаг. Ашгүй ч гэх юм уу. За тэр үедээ ч бол манай нам сонгуульд ялагдсан. Би бол тэгэхээр одоо улс төрөө одоо ерөөсөө болъё. Одоо энэ зах зээлийн сайхан бололцоотой хувийн юм эрхлэе. Тэгээд бол энэ MCS-ийн од жаргалын аав ээж хоёр эмч ус байсан. Тэгээ одоо яахан хамтарч ажиллая гэж очив. Орос эмнэлэг лаборатори нь хаагдаад улсууд норход явцсан байна л төрх. Тэгээд тэндээ одоо ажиллах хүн ирж байгаа гэсэн сонсоо. Тэгээд Мишүку гээд орцох байсан. Тэгээд за ер нь тэгвэл одоо чи манай шинжилгээнүүдийг үнэгүй хийчих. Тэгээд манай хоёр өрөө бол одоо төрөслөх аль талдаа маш ашигтай. Ингэж л одоо анх эхэлсэн. Одоо болохоор одоо GES төв маань те лаборатори маань бас хэд хэдэн салбартай болчихсон те. Нилээн их одоо өргөчч гэсэн олонний танил болчихсон байна. 20 жил гэдэг бол бага хугацаа биш. Салбарын хөгжлийг та ер нь яаж дүгнэх вэ? Хувийн салбар бол эрсдэлтэй одоо зүйлийг туршаад гайгүй байвал тэгэл улс бүгд л дагна. Тийм учраас бол тэр бол одоо лабораторийн хөгжил бол 20 жилийн өмнө байснаас шал өөр болсон. Төрөл ажилласан. Та яг компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг одоо яг хийж байгаа тэр зүйлүүдээ бас одоо танилцуулаач. Хотчлолт шинжлэх ухааны хөгжил маш олон хүчин зүйлээс хамаарат өвчний одоо хүний өвчлийн бүтцэх өөрчлөгдөж байна. Тэрийг дагаад онцлох, эмчлэх арга технологи маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр одоо яг биднээс цар хүрээгээр наваад үзэх юм бол Монгол хүн тусч болох бүх өвчнийг л онцлие, цаг хугацаанд нь эрт онцлие, эмчлийн явцыг хянахад туслая, бүрэн эдгэрсний одоо хянахад туслая гэсэн тэр технологиуд нэвтрүүлээ. Тэгэхээр яг
яг лабораторийн туслан үйлчлэгээ шинжилгээ ухаан ингээд аваад үзэхээр маш олон төрлийн лабораториуд байгаа. Тэр бүх чиглэлээр биднээс найрсаж ажиллахыг л эрмэлзэж байгаа. Нөгөө талаар бол бас ингээд дэлхийн хамгийн шилдэг технологиудыг хэрэглэвэл тэр бол хөгжлийн түвшин гэж ойлгож болохгүй юм байна л да. Биднээсийн 20 жил төрөлөөсөн туршлагаар бол Монгол улсад тохиромжтой дэд бүтэц одоо өртөг үрдэнгүй үүдтэй тохиромжтой Монгол улсуудын эрүүл мэндийн онцлогт тохирсон хүчингийг илрүүлэхэд шаардлагатай технологиуд илүү хэрэглэх хэрэгтэй юм байна. Одоо жишээлбэл анх газ байгуулагдж байхад бол цуснд мансууруулах бодис илрүүлэх тэр хэрэгцээ ч гэдэм үү тийм шаардлага байсангүй шүү дээ. Одоо ихэд бол гар тамхины хэрэглээ эксчен одоо тамирчдын дунд допингийн хэрэглээ тэрийг хянахад бас лабораторийн тусан зөвшлөх шаардлагатай ч гэдэм үү. Тэрийг гадаад мэдээж нөгөө өндөр мэргэжлийн болсон хүчин дэд бүтэц шаардлагатай болно. Биднээс маш өндөр хүчин чадалтай автоматсан багц төхөөрөмж ашиглая гэвэл тог тасрахгүй байх хэрэгтэй. Тог тасруул одоо нөөц шугам таах хэрэгтэй. Лабораторийн информашн систем гэдэг лиз гэдэг. Тэгээд тэр цөм лабораторийн багц техникийн үзүүлэлтүүдийг автоматтар серверт хадгалаад хэрэглэгчдэд хүргэхэд интернет тасахгүй байх хэрэгтэй ч гэдэг юм. За өндөр хүчин чадалтай уруулж утсуудыг тээвэрлэхэд биднээс хуурай мөс хийдэг байх хэрэгтэй юм байна. Зарим уруулж утсуудад хасах 40-оос 20 градус татгалах хэрэгтэй. Тийм агуулгууд биелэх хэрэгтэй юм байна. Зарим уруулж утсууд бол 4-8 градус татгална. Явцсан ч гэдэг юм. Их мэтчлэн ингээд олон өндөр технологиг эзэмшихэд маш олон хүчин зүйл хэрэгтэй юм. Яг одоо энэ салбар дээр танахаас гадна хэд хэдэн одоо нэр хүндтэй болсон компаниуд ажиллаж байна. За дээрэс нь бас улсын эмнэлгүүд ч гэсэн лабораториуд байна. Ер нь өрсөлдөөн гэвэл ямар хөө байна гэж харж байна. Яг би нөгөө ингээд том утгаар нь харах юм бол Монголд байгаа хувийнч хувийн эрчимч лабораториуд бол нэг баг л гэж хараад байгаа. Биднээс өрсөлдөгчд бол Сингапур, энэ Японы өндөр хөгжилтэй Солонгосын эмнэлэг лабораториуд тийшээ биднээсийн мөнгийг аваад шүү дээ. Тийм шүү дээ. Дотооддоо мэдээж дотоодын компаниуд өрсөлдөөн, хувийн эмнэлэг, улсын эмнэлгүүд өрсөлдөөн байгаа л. Гэхдээ яг тэр нь жоохон шудраг биш гэдэг эрүүл биш юм л да. Ягаад гэвэл улсын эмнэлгүүдэд нийгмийн даатгалаас, эрүүл мэндийн даатгалаас татаас нь өөр чанарын талаас нь гадаад дотоод чанарын албатын тогтолцоо бас төлөвшөөгүй те. Хаана яг хамгийн чанартай шинжилгээ өгөх үүдгийг бол мэдээлэх найшаа те. Тэгтэл ер нь тэр тогтолцоо ховор юм. Ягаад тийм учраас улсууд за нэг сонгогдоод үзүүлчихье, нэг интернет үзүүлчихье ингээд л солиодын тэр чинь тийм стандарт ижлэх мөөлдөх шаардлагагүй шүү дээ. Иргэдэд бол тэр бас дарамт болж байгаа байхгүй. Тийм итгэл стандарт байхгүй учраас итгэл байхгүй шүү дээ. Тэгээд тэрэн дээр бүр ингээд үзүүлэлтүүд нь өөр хараад ирэх юм бол бас тэр итгэлийн улам өөр болгож байна. Гэхдээ нөгөө талаас биднээсээ одоо 20 жилийн туршлагаас харахад бол тэр шинжилгээний хариу явцсаа одоо ижлэн байх магадлал багтаал юм байна л да. Ягаад гэвэл нэг өдөр нэг цаг хугацаанд авсан хүний сорцыг нэг багажин дээр хийхэд л өөр гарах магадлалтай. Тэр нь гэхдээ мэдээж тодорхой интервал хүрээтэй. Тийм болохоор одоо бол би лабораториудын хүчин чадал чанар өөр байгаад байгаа шинжилгээний хариуд харахгүй байгаа биш. Биднээс тэр ойлголттой аюул сайн лабораторийн хонж тэр шинжилгээг захиалж байгаа эмч нар ч иргэдэж эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлж байна. Одоо мэдээж нөрсөлтөөнийг хамгийн сайн одоо иргэдийн зүгээс харддаг юм бол үнэн л байдаг. Лабораторийн шинжилгээнүүд дээр миний бодож байгаа юм бол энэ салбар бол технологи тэр мэдлэгээс хамаардаг учраас бол хямдхан байх ямар ч нөхцөлгүй. Иргэд ч гэсэн тэрийг ойлгох хэрэгтэй. Одоо хямдхан байна гэдэг бол бас нэг сул тал шүү. Таны шинжилгээ үнэн магтаа гарах магадлал нь ховор байна ч гэдэг тийм. Яагаад тийм үнэтэй болж юм бэ? Тэр өндөр технологи, өндөр мэдлэг шаардсан төхөөрөмж багж хэрэглэх тусмал урсгал зардал үндсэн өөрхөн өртөг үнэтэй байдаг. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт 60 гаруй хүнийг ажлын байраар хангаж буй гис лабораторийн үйл ажиллагаатай танилцсан.
Гэс лаборатори нь 3 салбартаа молекул биолог, клиник патолог, микробиологийн 300 гаруй үзүүлэлт бүхий 125 шинжилгээг авч байна. Бид лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийдөө ГЭС төвийн лаборатори маань клиник патологийн лаборатори, мөн микробиолог, молекул биологийн лаборатори гэсэн үндсэн 2 том лабораторитой. За одоо бол бид бүхэн яг клиник патологийн лабораторид байна. За энэ лабораторид маань биохимийн шинжилгээ эсвэл бодисын солилцоо үзэх шинжилгээ гэсэн үг. Тэгээд иммунологийн шинжилгээ буюу хавдрын маркер, дааврын шинжилгээнүүд, мөн цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, коагулограммын шинжилгээ, мөн кариотип буюу хромосомын гажиг илрүүлэх шинжилгээ гэх мэт шинжилгээнүүдийг одоо хийж байгаа. Доор лабораторид маань болохоор микробиолог буюу антибиотик мэдрэх чанар тодорхойлох шинжилгээ, мөн молекул биологийн дандаа хүчний ген суурилсан шинжилгээнүүдийг хийдэг байгаа. Ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийн хувьд ч гэсэн бас тэ өмнө харж байгаагүй одоо сонсож байгаагүй маш магадгүй нарийн төвхтэй зүйлсүүдийг шинжилдэг багталтаа эднэрийн талаар. За технологийн шинжилгээний хувьд ярих юм бол за 2000 молекул биологийн шинжилгээг жишээд та яри. Молекул биологийн шинжилгээ хийхэд бол тухайн шинжилгээ хийх лабораторийн орчин нөхцөл маш чухал байдаг. Тийм учраас бид 2012 онд Gene Lab буюу тусгаарласан 3 өрөөнөөс бүрдсэн ийм зөөврийн лабораторийг байгуулсан байгаа. Тэгээд молекул биологийн шинжилгээнүүдийг нэвтрүүлсэн. За мөн молекул биологийн шинжилгээ ер нь бусад бүх шинжилгээг нэвтрүүлэхийн тулд бид нэр заавал судалгаан дээр үндэслэн арга технологио баталсан байх шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр түүний дүнд бол бидний хийгдсэн судалгаануудаас дурдах юм бол 13-аас 14 онд халдвар төвчин судлалын үндэсний төв, хавдар судлалын үндэсний төв, Монголын анагаах ухааны академитай хамтраад шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтээр бэлгийн замаар дамжих халдварын тамдалт судалгааг хийсэн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг бэлгийн замын дамжих халдварын стратегид болохоор нийт 20-од гаруй өвчин үүсгэгчийг илрүүлэхийг шаардсан байдаг. Тэгэхэд манай үндэсний стратегид болохоор 6 үүсгэгчийг тодруулсан байгаа нь маш хангалтгүй байна л да. Тэгэхээр энэ болохоор лабораторийн уншилгааны тогтолцоо суул, дээрээс нь тэр үүсгэгчүүдийг илрүүлж байгаа мэдрэх чанар, өвөрмөц чанарын хувьд бол багтай тийм арга технологи ашиглаад байна. Тийм учраас бид 2013 онд нэвчүүлэн релизжүүлэх толботыг нээний арга буюу flow through hybridization гэдэг аргыг Монголд анхлан нэвтрүүлгээд уг судалгааны ажлыг хийсэн байгаа. Хэрэглэгчид тэ шууд хурж ирэл одоо шинжилгээ өгөөл явдаг газар шинж ойлгодог хүмүүс байдаг штеп. Хүмүүст хандаж тэ хурж байгаа дэр гол хэсэг нь юу юм бэ? Хэрвээ та одоо барууны хүмүүс бол хөгжсөн газруудаар явах юм бол шинжилгээ өгөхийн тулд заавалчгүй эмчийн бичгтэй хүмүүс бол заавал эмчид үзүүлсэн байдаг. Монголчуудад нэг давуу тал гарч байгаа нь бол өөрсдөө ирээд сайн дураараа хүссэн шинжилгээ өгөх боломжтой. Тэгээд нийт үйлчлүүлэгчтэй маань дийлэх хувийн энэ өөрсдөө ирж байгаа буюу эмчийн бичиггүй ирж байгаа зүйлс эзэлдэг. Тийм учраас биднээс ийм хүмүүст зориулсан үйл ажиллагаанд төвлөрсөн аюул их арга хэмжээнүүд явдаг. За үүний нэг юм бол орж ирж байгаа шинжилгээ өгөх гэж байгаа хүмүүс маань манайхаас зөвлөгөө аваад тэр тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэлт юм ууск бол за өөрийнх нь дагуу бид шинжилгээнд төлөвлөдөг. За мөн одоо манайх шиг ингээд ийм сорь цуглуулах хэсэгтээ бусад лабораторийн цөөхөн. За манайхаас энэ сорь цуглуулах хэсгээр ялгардаг. Энд чинь бол яг мэрэгсэн сорь завгч буюу сувлагч нар бэлтгэгдсэн байдаг. Тийм учраас аль болох богино хугацаатай түргэн шуурхай үйлчлэх зориулт шаардлагатай. Тэгээд ингээд бүгдээрээ өдөрт ерөнхийдөө 300-аас 500 үйлчлүүлдэг учраас биднээс энэ хүлээлгийн тагмынхаа хүлээлгэх хугацааг бага байлгахын тулд 8 сувлагч, 8 эмчнэр зэрэг ингээд параллел явж байдаг учраас нэг хүн зарцуулагдах хугацаа ер нь 5 минутаас хэтэрдэг. Хамгийн чухал асуудал бол шинжилгээ гарсны дараа гарсан шинжилгээнийхээ хариуг одоо тайлбарлуулах, уншуулах, зөвлөгөө авах байдаг. Дэлхийн нийтийн жишг бол гарсан шинжилгээний хариуг уншуулах юм уу эсвэл тэрийг онш тодруулахын тулд бас заавалчгүй үйлчлэгээний мөнгө төлж үзүүлдэг бол одоо манай төвийн давуу тал гэвэл хийлгэсэн шинжилгээнийх нь тайлбарыг дүгнэлтийг бас гаргаад өгдөг. Шинжилгээний хариу яг зөв гарч чадчихэв үгүй юу гэдэг дээр л юм лабораторийн үйл ажиллагаа бол тэмцээний хамгийн гол утгач нь байгаа гэж харж байна л да. Энийг яаж баталгааж болох юм? Яаж одоо тэ ямар ч хэрэгэлзээгүйгээр ямар ч асуудалгүй зөв гарнаа. Дудлаан ч юм уу ямар нэг юм гарахгүй гэдгийг юугаар батлах вэ? За талах юм уу эсвэл ахын үйлчлэгээ эсвэл ахын үйлдвэрлэл бол
үйлдвэрсэн бүтээгдэхүүн бодиттой харахад барьцтай байдаг учраас үйлчлэгчд өөрсдөө үнэлж болдог. Манай үйлчлэгээний хувьд гэх юм бол бид тоо үйлдвэрлэдэг улсууд, тоо гаргадаг улсууд, ерөөсөө цаас үйлдвэрлэдэг улсууд. Хамгийн гол юм нь энэ цаас маань үнэн зөв чанартай бодиттой гэдэг нь хамгийн чухал байдаг. За энийг бол баталдаг олон улсын байгууллагууд байдаг. За мэрэгжлийн лавлаа лабораториуд байдаг. Бусад мэрэгжлийн холбоодууд байдаг. Тэгэхээр бид тэр холбоодуудад хамтарч ажилладаг. Лабораторийн шинжилгээний гадаад чанарын хэлт гэж яригддаг. Тийм чанарын хэлтэнд хамрагдаж явдаг. Манайх руу одоо олон улсын үзүүлэлттэй сорьц явуулаад тэрийг манайх тэр шинжилээд за бодит тоогийн буцаагаад нөгөө лаборатори руу явуулаад за үнэн зөв байна, эсвэл бол хазаалттай байна, эсвэл бол болж гинэ гэсэн тийм хариу өгдөг. Тэгэхээр манайх бол одоо RICAS гэдэг олон улсын англи төвтэй чанарын хэлтэнд хамрагддаг. Мөн үндэсний MICAS гэдэг 3 дугаар эмнэлгээс зохион байгуулдаг лабораторийн чанарын хэлтэнд хамрагддаг. Мөн халдвар төвчин судлалын төвөөс зохион байгуулдаг чанарын хэлтэнд хамрагддаг. Тэгэхээр биднээс ингээд олон түвшний чанарын хэлтэнд хамрагддаг. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын папиллома вирусын шинжилгээний ур чадрын соёлд хамрагдсан. Гэх мэтчлэнгээр манайх бол тэр өөрсдөө хийж байгаа шинжилгээнийхээ үзүүлэлтийг чанартай байгаа гэж батлахын тулд товчондоо их хөрөнгө зарцуулдаг. За дээр нь гадаад чанарын хэлтээс гадна лабораторид хийгдэж байгаа бүх үйл ажиллагаанууд маань процесс байгаа. Тэр процессуудын стандартлаад өгсөн олон улсын стандарт байдаг. За одоо та процесс болгоны тий. Процесс буюу дамжлага болгоны заасан. За энийг бол та бүхэн сайн мэддэг. ISO гэдэг олон улсын байгууллага байдаг. ISO 15180 гэдэг клиникийн лабораторийн стандартыг одоо манайх мөрдөж ажилладаг. За тэгээд энэ жилдээ биднээс одоо батламжаа авчна гэсэн тийм зорилттой явж байгаа. Өдөртөө бид нар нэг 300-аас 400 үйлчлэгч шинжилгээ хийдэг байхгүй юу. Одоо энэ дотроос бид нэр хамгийн гол нь миний хийж байгаа бол клиник патологийн лабораторид гарч байгаа биохими шинжилгээ, гематологийн шинжилгээнээс үнэлээд голдуу илэгний цусны өвчин айгүй их байна. Мөн иммунологийн шинжилгээнд дэр БЦ вирусын шинжилгээ их өндөр гардаг юм байна. Тэгээ мөр үрвсэл их байгаа, бөөрийн өвчин их байна гэж анзаарч байна л да. Багжаасаа гарч байгаа шинжилгээний хариун дээр үр дүн хийж байгаа. Шинжилгээний үр дүн ямар гарч ийн үнэлгээ хийгээд мөн үйлчлэгч зориултаа тийм эмчим зөвлөгөө гэж өгч байгаа. Одоо магадгүй энэ шинжилгээний нэлийн аюултай байдалтай байна гэл шинжилгээний хариу тийм тохиолдолд бид нэр үйлчлэгчтэй холбоо барьж эсвэл эмчтэй холбоо бариад шинжилгээний хариу тайлбарж байна. Тийм энэ хариу яаралтай байна. Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Тийм мэдээлэл бол давхар өгч байгаа. Эмчилгээний хариун дээр мөн эмчийн зөвлөмждэрийг нэг бүр үгээр бич чинь. Тэгээд тэрнээс гадна тэгээд хүнтэй үйлчлэгчтэй ярих юм байна. Удсаар яриад анхаарал тийм аа. Өвчтний нууцтлыг хадгалах ч юм уу яг тухайн хүний те одоо эн чинь бол хувийн нууц гэд бүр одоо хуулиар хамгаалагдаад явсан шүү дээ. Энэ мэдээллийн энэ аюулгүй байдал тал дээр танах хэрэг анхаарч ажиллаж байна. За үйлчлүүлэгчийн нууц хадгалах гэдэг бол энэ олон улсын стандарт болон Монгол улсын хуулиар хамгаалагдсан дархлагдсан зүйл байгаа. Энийг бол ямар ч үйлчлэгээний эрүүл мэндийн үйлчлэгээний байгууллага мөрдөх шаардлагатай. Бид хэд бол энэ шаардлагыг ерөнхийдөө давуулан биелүүлдэг гэж үздэг. Хамгийн анхны цахим лабораторийн бүртгэлийг бол одоо манай байгууллага нэвтрүүлсэн байдаг юм байлаа. Тэгээд одоо биднээс 7-8 оноос анх хөгжүүлж эхэлсэн. Одоо GALSES гэдэг манай өөрсдийн бүртгэлийн програм байгаа. За энэ програм дээр биднээс нийтдээ одоо 7-8 жилийн турш хөгжүүлэлт хийгээд хөрөнгө зарцуулаад одоо яг манай оюуны патенттай болоод ноу хав болоод явж байгаа ийм програм байгаа. За энэ програмын нэг том бүртгэгс бол энэ өвчтний нууцыг хадгалах гэсэн хэсэг байдаг. За өвчтний нууцыг бол бид нэр хадгалахдаа үйлчлүүлэгч бол энэ үйлчлэгээний хэсэг дээр зөвхөн өөрийн овгны мэдээлэл өгж байгаа бүртгүүлсэн ч гэсэн цаашаа шинжилгээ хийгдэг, шинжилгээ баталгаажилт болон дараагийн шатнууд дээр бол зөвхөн кодууд яваад байдаг. Тэр шинжилгээ хийж байгаа усуд бол хариу гарч байгаа усуд тэр хүний нэрийг мэддэг. Тэр хүний хувийн мэдээлэл мэдхгүй зөвхөн код явж байдаг. Ажилтнууд одоо тухайн хүнийг мэдэхгүй нэ шүү дээ. Энэ ямар ач холбогдолтой гэх юм бол нэгдүгээр хүмүүс миний хариуг ингээд янзлаад өгөө инээ тэрээгээд хэлээддэг. Тэгэхээр дараа нь бол засвар оруулах юмч боломжгүй болчихж байгаа юм. Эсвэл бол өөрчлөх боломжгүй. Хоёрдугаарт өөрчлөлтөө гарчдаг. Дараа нь тэр өөрчлөлтөө гарсан хүнийг заа энэ батаа дулмаа чинь нөгөө тим юмтай юм байлаа гэд яриад байдаг. Тэрнээс урьдчилан сэргийлж байгаа гэсэн. Дээр нь манай системийн сервер бол одоо гаднаас орж ирэх цогт төвчний хамгаалттай байдаг. Тийм учраас одоо
тэн дээр байгаа үйлчлүүлэгчтэй юм уу шинжилгээ хийсэн улсуудын мэдээд гадагшаа алдагдах ч юм уу эсвэл задрах тийм одоо манайх боломжгүй гэж тооцож байгаа. Үйлчлүүлэгчийн зан төлөвчийг хандлагыг харах юм бол одоо хэдэн хувь нь те ямар насны хүмүүс байна, хэдэн хувь нь магадгүй эрэгтэй, эмэгтэй байна. Сонирхолтой тааж болох юм л та. Нийт үйлчлүүлж байгаа улсуудын маань 70% нь эмэгтэйчүүд байдаг. За үлдсэн 30% нь маань эрэгтэйчүүд. Тэгсэн мөртлөнгөөс өөрчлөлттэй буюу шинжилгээний хариу нь манайх муу гэж ярьдаг. Муу гарсан улсууд нь дийлэх нь эрэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд маань хайцангуй гайг байдаг. Удахгүй ГЭС компани эмнэлэг зүйн лабораторийн салбараар хязгаарлагдахгүйгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт цоошин ямар инновац нэвтрүүлэхээр зорж байгаа талаар хүргэх болно. ГЭС эрүүл мэндийн төв 3 салбар лаборатори, хангалтын лайфтроник, нянгийн хагас шингэн бэлэн тэжээлт орчин үйлдвэрлэх чиглэлийн ГЭС Био, 3D технологийн чиглэлийн ГЭС Тех гэсэн 3 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид технологийн дэвшил хамгийн ихээр шаарддаг тус салбарт цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар нь ярилцлаа. Лабораторийн багш техникийн үйлдвэрлэлээр бас тэргүүлж байгаа бот гэдэг компани вирусын БЦ вирусыг илрүүлэх ачааллын толох тэр технологи оруулж ирлээ. Одоо кариотип гэдэг одоо манад одоо бас их шинэ толгор байгаа. Тэгээ хүн ам хөгжөөд одоо гэрлэх нас оройтой тэрхээр удамжлын өвчнүүдийг илрүүлэх кариотип гэдэг одоо хүний хромосомыг хажгийг Тэн дээр хэдэн одоо төрлийн эмийг илрүүлж болох вэ? Жишээ нь яг тэр кариотип дээр. Одоо хэрэглэг оншилж болох 5-аас 6 хромосомын гажуудыг илрүүлэх боломжтой. Жохон дахиад нэг алхах юм бол тэр хромосомын өөрчлөлтүүдтэй илүү нарийн онцлох боломжтой. Өргөдлийн асуудал тулгамж байгаа бол эр бэлгийн эсийн чанарыг тодорхойлох шинжилгээнүүд тийм үү. Тиймэрхүү. Тэгээд биднес бас энэ эмийн таслыг эрт илрүүлэх богино хугацаанд эмийн таслын төвшинг тодорхойлоо. Тэгээд одоо яг иргэд антибиотик үйлчлээд үр дүнгүй байна, гурил сардын юм шүү, эмийн чанар манар гэл тэр асуудлыг бас нэг бий болгож байгаа эмийн тасал байна. Тэгэхээр тэр антибиотик хэрэглэхээс өмнө тухайн эмгийг үүсгэсэн ням бактери маань ямар эмийн тасалтай байна гэдгийг тогтоочоод эмчилгээ хийх юм бол үр дүнтэй шүү дээ. Манай ГЭС төвийн зорилго бол нөгөө ажилчид үйлчлүүлэгчтэй хэлтэй анаах ухааны төв болно гэсэн. Тэгээ анаах ухааны төв гэж ямар байгууллага хэлэхээр тухайн үйлчлүүлэгч асуудлаа бүрэн шийдээл ирээдүйд тэр асуудлаа өрсөн сэргийлэх мэдлэг боловсролтой. Тухайн хүний асуудлыг одоо цогцоор нь шийдэх зорилго. Одоо тэгээд эдгүүсийн цаашдын зорилго бол энэ сошиал юуг ашиглаад Facebook, веб хуудасаа дамжуулаад тусдаа блогууд үүсгээд иргэд эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх тийм тасралтгүй тогтолцоо бий болох. Хэрэгтэй. Нөгөө талаар бол тэр манай үйлчлэгийг манай лаборатори шинжилгээний үйлчлэгийг аваад үйлчлүүлэгчд бас тусалдаг эмч нарын тийм сүлжээ бий болох хэрэгтэй. Хүн болгон лабораторид олох шаардлагагүй. Эмнэлэг болгон лабораторид байх шаардлагагүй гэж би хараад байна. Яагаад гэвэл маш чанартай сайн үйлчлэг болгоход бол их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Болсон хүчний шаардлага хэрэгтэй. Тэгээд тэр маань өртөг үр дүнгүй байх юм бол нөгөө иргэдэд очих үнийн дарамт байл юм их болно шүү дээ. Одоо яг хойлогийн сууж байгаа энэ өрөө гэхэд л те ГЭС Тех гэдээ бас нэг охин компани маань байна. За ГЭС Био гэдээ бас дээр байгаа. Таны хувьд одоо вирусологч мэргэжилтэй хүн за тэгээд сайд олон жил хийсэн лабораторид ингээд ажиллагаа гэж гэтэл энэ ингээд бүр орчин үеийн тий одоо юу гэх шал өөр ч юм шиг ингэж харагдаж байгаа байхгүй. Яагаад ийм салбаруудыг байгуулах шаардлага бий болсон юм бэ? Ер нь бол альва шинжил ухааны хөгжилд салбар дундын уулзуур дээрээс шинэ хөгждөг. Тийм учраас бол одоо ирээдүйн ангаах ухаан бол энэ шинэ техник, шинэ бодис бас их хараатай болж байна. Яванда одоо ч манай одоо ГЭС дээр байгаа автоматууд бүгд робот ажил, баг хүний хийх юм хийгээд шүү дээ.
одоо сорьцоо аваад нэг юм руу хийгээд энийг чинь робот хийж байгаа тийм. Тэрний одоо хөгжлийн нэг хандлага бол энэ 3D принтер буюу 3 хэмжээст хэвлэх үе. Одоо объектыг бол зураг авсан шиг одоо сканерээр аваад тэгээд тэрийг хийдэг. За одоохондоо хамгийн их газар авсан бол одоо бидний дөнгөж энэ бол байгууллагад нэг жил хагас болж байна л да. Энэ пластмасаар юм хийж байгаа. Гэхдээ миний бодол бол одоо бусад оронд хөгжиж байгаа шиг хүний эрхтний өөрөө одоо гэмтлэр алдж болно. Тийм одоо өвчтөе учраас авч хайж болно тийм. Тийм үед бол одоо бол донор ирж явах биш тэрийг хийдэг болчихсон байна л да. Болж хийж. Амьд эдисийг эд эрхтнийг оруулж хийж байна. Тэгэхээр бол бион бол тэр эд эсийг бэлдэнэ. Энэ техник бол тэрнээс одоо хүний эд эрхтэн хийж одоо өнд тус болъё гэсэн юм л ирээдүйн хандлагыг жаахан урчилж шаарддаг. Энийг бол улс мөнгөө өрхөд хэцүү байна. Эрсдэлтэй. Тийм учраас зүгээр миний бодлоор бол хувийн ялангуяа манайх шиг ийм жижиг компаниуд бол тэр үлдээд байгаа нөх улс одоо арай эрсдэл ихтэй зарж чадахгүй эргэжж байгаа юмнуудыг бид туршиж үзээд болж ивэл одоо уушаа явна. Болохгүй л одоо тэгэл хэцүү болно. Гэхдээ болгох хэд болж тийм ээ. Тийм чиглэлээр энэ хоёр жижиг компани байгуулсан. Угаасаа миний мэргэжил бол тэр био талын мэргэжил дээ. Одоо вирус, бактериас вакцин бэлтгэн гэдэг бол одоо ер нь бас л тэр био бэлтгэмдийн чиглэл. Тэгээ одоо манайх бол өөрөө хийдэг юм амгаах ухаанд байхгүй болчиход байна л да. Монгол улсын хувьд. Тийм учраас бол одоо ганц хоёр юмач гэсэн бид одоо хийх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бид бол дэндүү одоо цамаан цатгалан амьдарч байгаа юм уу да тийм. Өөрөөр хэлэх юм бол одоо бүх юм бэлэн юм аваад хэрэглэдэг. Тэгэхээр дэлхийн нэлээд баян хүн ч гэсэн бүх юм дэлгүүрээс авахгүй байна тийм. Гантгоо гэдэг нэг юм байна тийм үү. Тэгэхээр чин заавал одоо бид өөрсдөө жижиг сажиг юм хийдэг байх хэрэгтэй гэсэн юм бодолтой хүн дээ би бол. Тийм учраас л одоо энэ бас тэр улсад дутаад байгаа юм хийгээд үзье гэсэн